Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаарт тавтай морил. Үндэсний дээдлэгийн улирал дуусч нам жим өдрүүд үргэлжилж байгаа ч 3 сагсан бөмбөгийн улирал эхлээд байгаа байлээ. Ингээд шинэ дугаартаа орцгоё. Өнгөрөх амралтын өдрүүдэд бүгд найрамд Хятад ард улсын Сичуан мужийн төв хот болох Чиндүүд эмэгтэй дэлхийн цуврал тэмцээний нээлтийн өрсөлдөөн явагдлаа. Мөн эрэгтэйчүүдийн World Tour-ийн 2 дахь стоп зохион байгуулагдсан юм. Нэмэлт цаг нэвтрүүлгийн онцлог тоглолтоор бид хэд хэдэн тоглолтыг онцолж байна. Улаанбаатар MMC Energy Club Чиндүү World Tour-д Наурис Мезес Инхбатын дүлгөөн, Даваа самбуугийн дэлгэр нэм, Онлбаатарын Инхбатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэд эхний тоглолтод Америк нэгдсэн улсын Майами багийн эсрэг хийсэн Дилан Травис тэргүүтээ Майами тоглолтыг 9-3 гэж эхлүүлсэн ч нэгт хамгаалалт болон Мезесийн дараасан шидэлтүүдийн ачаар тоог 13 дээр тэнцвүүлж чадсан. Энэ цагаас хойш өрсөлдөөн энэ тэнцүү өрнөж тооны харьцаа 20 дээр тэнцүү байх мөчөд Инхбатар баазардаж манай баг хэсгийн эхний хожлоо авлаа. Тус тоглолтод Наурис Мезес 6 шидэлтийнхээ 3-ыг унгаж 8 оноогоор багаа тэргүүлсэн бол Инхбатар 4, дэлгэр нэм 6, дүлгөөн 3 оноо авчээ. Ингээд тоглолтын таймыг хамтдаа үздэцгээе. Эхний бөмбөгийг Майамигээс эзэмших юм байна. За ингээд тоглолтоо хамтдаа үзье. Заслан аваад явсан Травис, Мичан, дэлгэр нэмийн эсрэг дундын зай шийдэлтэн оновч болсон. За Райли Баттон бол дараа нь орж ирэх юм байна. Caruso 2 онооны шийдэлтэн оновчтой болсон. За яг ч өмнө нэг тоглолт хийсэн учраас Dylan Travис нэг эсрэг тоглоод явсан шийдэлтэн оновчтой боллоо. 4 тэг Майамиг тоглолтын маш сайн эхлүүллээ. Даваа самбуугийн дэлгэр нэм үнцэн цэгээсээ тоглоо. Dylan Travis заслан аваад шууд чиж байгаа юм шийдэлтэн онооштой болсон. Энийг зогсоохгүй бол ямар амар байна. Мезис. За шатаад гоё өгцөн дөө хаалт. За. Сая бол гол хийх баха. За Райли Баттон гарч ирсэн. Мичан Батын 2 онооны шийдэлтэн онооштой болсон. За ер нь энэ тоглолтод их тийм шидий гэж гарч ирсэн юм байна да. Ер нь даваатлаа шидэлт гэж. Нэг эсрэг тоглоод явсан. Дундын даваатлаа онооштой болсон. 9-2 Наурис Мезес даваалаад өгсөн. Катрагийн довтлоход аваад явуулсан Инхбатын дүлгөө нэмээд. Нэг оноо Мезес дэлгэр нэм. За бөмбөг нуугаад үнцэн довтлоо амжилттай болгож шаадлаа. Caruso. За Dylan Travис слайн ирсэндээ. Caruso за гоё хамгаалсан шүү. Нөгөөх нь тэгээд Dylan Travis, Мичан өөрөө тоглоо явж байгаа юм байна. За өндөрлөөд байна. Довтлоо амжилттай. Тэгтээ хэмнэл ер нь ихтэй чи болоод ирсэн Улаанбаатарын хувьд. Шийдэлтэн онооштой болсон. 5 онооны зөрүү. Дэлгэр нэм бөмбөг дуудсан. За дэлгэр нэмэнд тоолч бүрэн боломжтой Мезес. За бөмбөггүй үлдүүлгээр класс. Caruso. За гармагц 2 онооны шийдэлтэн онооштой болсон. Шийдэлтүүд. За энд гоё хэрэгцээ. Доктор Инхбатар. Яасан. Наурис Мезес 2 онооны шийдэлтэн оонж байна. Энэ залууг ийм юм хэлэх гэж лачирсан шүү дээ. Шийдэлтэн оновч болсон. За гоё байна да. Хаагаад хийгээд идэг шүүгжүүлээдгүй. Авсан хийлээ. За 13 дээр тоглолт болж өгдөг. Өнөөдөр оноо авч амжаагүй байна. Нэг батын дүүлгөө гоё хэрэгцээ. Онооны тэргүүлэл Улаанбаатар MMC Energy өөрөө. Шийдэлтэн амжилттай. Довтлох за харамстай гарсангүй шийдэлтэн оновчгүй боллоо. Доор за гоё нэмсэн. Онлбаатар Инхбатар нэг оноо авч болсонгүй. Мич маш шивгүй байлаас шийдэлтэн оновч болсон. За харин Баттон ялчгүй давуулыг гаргасан. Баттон согын довтлоо амжилтгүй. Мич 2 онооны шийдэлтэн цагт онсон. Багийн 18 дахь оноо. 18-15. Мезес дээр явцсан Мезесийн довтлоо амжилттай боллоо. Багийн 16 дахь оноо. 2 онооны зөрүү өртчөөд байна. Мич хааны шийдэлтэн амжилттай болсон. Caruso довтлооны самбар аваад. Мезес
Дадаад 2 онооны шийдэлтэн онооштой болсон Nauris Mazes 18 тооног багтаа ажиллаа. Бөмбөгийн илүү тэмцэл зөрөөд орсон дамжуултыг өгсөн довтлоо онооштой баян 2 тооноо. Шалдаад өгсөн даваасаа мөгөн дэлгэр нэмэн довтлоо онооштой болсон. За одоо л ер нь ялгаагүй штэ. Гарсан хамгаалтыг хийх бах, шидүүлэхгүй гэж хамгаалах бах. За энд нэрэн зөрөөд орсон нэг оноо авсан. За одоо энэ хамгаалт бүх зүйлийг шийднэ. Нэг эсрэг тоглоод 2 онооны шийдэлт нь оноочгүй болсон. За довтлоо уцаа бага. Инхватер ямар амир мэдж вэ? 21 20 харьцаатайгаар Улаанбаатар МС Energy яг шинэ бүрэлдэхүүнтэйгээрээ Miami Ogi буулган авлаа. Эцгийн 2 дахь тоглолтод Шинагавад хожигдсон ч Улаанбаатар МС Energy ердөө 1 оноогоор хасагдах шатанд шалгарч чадсан. Хасагдах шатны тэдний эхний өрсөлдөгч Бельгийн Антверп байлаа. Улирлын нээлт Үцномиад хагас гişээ хүртэл явж чадсан Антверп тэр дундаа Денис Донкер энэ улиралд өндөр амбицтай байгаа. Хагас гişээ төлөөх тоглолт мөн л өрсөлдөгч багийн давамгааллаар 4-1 гэж ихэлсэн. Гэвч Олимпийн аваргын дараас нь шидэлтүүд мөн л энэ тоглолтод багаа үлдээж эхний ТV тайм-аутаар онооны зөрүүг 1 рүү ойртуулж ирлээ. Хоёр дахь ТV тайм-аутын цаг ирэхэд манай баг бүр 1 онооны тэргүүл авч чадсан. Тоглолтын цаг дуусахаас 2 минутын өмнө Антверпийн оноо 19 дээр ирсэн бол Улаанбаатар МС Energy хожлоос 5 оноо дутуу байлаа. Гэсэн ч Мезисийн холын шидэлт дэлгэр нэмийн хамгаалалт онцгой сайн байж эцсийн мөчөд Мезисийн дамжуулалтаар Инхватын дүлгөөн хожлын шидэлтийг оновчтой болгосноор хагас шигшээ рүү багаа гаргаж чадлаа. Энэ тоглолтод Nauris Mazes 10 оноо, дүлгөөн 6, дэлгэр нэм 5 оноо авчээ. Хамтдаа тоглолтын тоймыг үргэлжлүүлэн хүлээн авч үзье. 2020 оны 3-3 сагсан бөмбөгийн улирлын MVP Латвийн шогийн дамжууч Nauris Mazes орж ирж байгаа 4 дахь дамжууч Азийн 2 удаагийн аварга Шанхай World Tour-ийн эзэн Азийн 1 удаагийн MVP Даваа самбогийн дэлгэр нэмийн хөтөлбөр орж иржээ. За тоглолтын эхний довтлогоо Бельгийн Антверпээс ирэх юм байна. Денис Донкер бөмбөгийн тоглолтод оролцуулсан Каспар Агустиньян ахад бөмбөг Сландрес Донкер доош салаад гүйсэн өөрөө дундаа шидэж байгаа маань Донкерийн шидэл амжилттай авсаар тоглолтын нээлтийн Антверпээс орж ирсэн. Хол өөр хамаагүй Денис Донкер бол дандаа зүүн талдаа тоглодог. Донкерийн 2 оноо шидэл амжилттай. За Островик баруунда зүрсэн. За хамгаалтан дээр ойлголцсонгүй. Тооны хайрцаа 4-1. Сланиараас ахаад 2-оос явуулсан. Nauris Mazes шидэлт амжилттай авалснаар Улаанбаатар багийн ихний оноо. За Донкер таатгуулсан. Донкер зүүн рүүгээ хөдөлсөндөө Инхватер за алдаа гаргаж чадсангүй. 1 оноогоо авчлаа. Mazes өөрийгөө ихгүй судлаад гүйсэн давтганы амжилттай болсон. За багийн ихний 3 оног Nauris Mazes одоо one-on-one амжилттай Каспар Агустиньян салгаад авцсан шүү. Татсан бөмбөгтэй буцаад Mazes дээр ирсэн. Mazes шууд завчин дээрээс явуулсан. Nauris Mazes. За Донкер зүүндээ зөрсөн тэр. За тэгээд давтганы амжилттай нэмэлт шидэлсэн 2 тоглогчийн хоорондын тулаанд болж байна да. Шидэлтэн амжилттай болсон. Дэлгэр нэмийн Слан найдвартай дүлгөөн зүүн 45 дээрээс 2-оос явуулсан. Шидэлтэн амжилттай буцаад оноо Mazes. Инхватер Слан найдвартай орсон. Островикийн эсрэг шууд өөрөө цөм дээрээд орсон. Дамжуулт Донкер дээр ирсэн. Донкерийн удаа баруунда зөрөөд Форцыг шидэлтэн дээр суулж байгаа юм байна. Йонас Форц тэгнэ. Форц хамгаалагч солигдсон. One Ostrovik за тийм сайн шиддэг тоглогч бол биш. Гэхдээ энэ удаа шидэлтэн унлаа. Дэлгэр нэм. За доошо дүлгөөн салаад гүйцэн дамжуулт бол яг л цагтаа ирсэн. Дүлгөөний довтлогын амжилттай багийн 9 дэх оноо. Mazes буцаад өөрөө бөнгөө байсан. Дэлгэр нэм явуулах хэрэгтэй. Даваа самбогийн дэлгэр нэмийн шидэлт амжилттай олсноор тоо тэнцсэн. За Форц шидэлт амжилттай болсон. Антверп оноо дэргүүлэлттэй. За Сланиараас Mazes татгуулсан. Mazes зүүндээ хурдаар тойроо бодогтай албаг онгойлгосон. Тоог буцаагаа тэнцүүлсэн. За дүлгөөний хамгаалтыг давж гарна гэдэг юу болдоо. Маш гоё дамжуулт. Дэлгэр нэмийн довтлогын амжилттай олсноор Улаанбаатар Донкерийн 2 дахь шидэлт за найдвартай байна. Антверп 1 оноо дэргүүлэлттэй болсон. Лонгондроос за зүүндээ хөдөлгөөн дээр зүрсэн. Зүүндээ цаад суул шидсэн. Донкерийн шидэлт амжилттай болсон. Донкер ахаад Форцын Сланиараас тойрж гарч ирсэн. Довтлооны секунд ерөнхийдөө доошилж байсан. Донкер зүүндээ цаад тэгнэ. Өстэй нэг шилж байна. Ахаад Сланиараас л тоглолт оруулах гэдэг байна да. Mazes энэ удаа баруунда яваад орсон. За 14 дэх оноо. За доошоо дэлгэр нэмд татгуулсан. Дэлгэр нэм энэ дээр Агустиньяныг бол аргалчин да. Довтлооны амжилттай. Mazes хамгаалтын самбарыг авсан. Доор мисмэч үүссэн байгаа. За дэлгэр нэмдэр бол хүчлэхгүй хамгаалчих ухаан энэ дээр. 16 дахь оноо. 2 оноо зур ахаад нэг хамгаалт хэрэгтэй. Доошо давуулж өгсөн. За энэ дээр одоо алдаа их нэг оноог нь өгөхөөсөр сонголтгүй. Дүлгөө өөрөө дээр гарч ирсэн. Дүлгөөний 2 онооны шидэлт. Цагиргаан оноог өөрөө 2 дахь боломжийг үүсгээ бодогтай багаас оноогоо авлаа. Татсан завжруу гарсан шидэх хоорзоо үүссэнгүү. Mazes нэг үгж аваад өөрөө 2-оос явуулсан. Nauris Mazes тоог 19-дөр тэнцвүүлээд оруулаад ирсэн. За шидэлтөөж болохгүй, алдаа явж болохгүй. Денис Донкер шийдсэн нэг юм хийчих үү дээ. Яа. Шидэлт амжилтгүй болсон. Дүлгөөний самбар.
Агусны дүн дээр хамгаалт хийж байгаа дүлгөөн буцаа Мэйзийг хайх нь ойлгомжтой. Наурус Мэйзис дүлгөөн рүү ямар гой гаргасан бэ? Их хотын дүлгөөн нэг тон шот сул шийдсэн. Их хотын дүлгөөний шидэлтэй амжилттай уулзаар их хот тоглолт өндөрлөө үзэгчтэй. Улаанбаатар ММС Energy баг мэргэжлийн давцанд Бэлгүүдийг хожоо сурцсан. Бэлгийн шгшөөгийг хождог байсан. Антверпийг ч гэсэн ер нь л явуулдаг байсан. Наурус Мэйзийн гоёмсог нэгэн дамжуулт Инх хотын дүлгөөн дэндүү найдвартай байна. Инх үзэгчтэй тоглолт өндөрлөө. Манай Улаанбаатар ММС Energy баг Чиндүү World Tour тэмцээний аг шгшээ шат руу инх хөл тавин орж ирж байна. Дараагийн өрсөлдөгчөөр Сербийн УП бидний хүлээж байна. За ингээд хэсэг хугацааны дараа дараагийн тоглолтуудаар ихэд уулзъя. Улаанбаатар ММС Energy хагас шгшээ шатанд дэлхийн чансаг тэргүүлэгч Страхиня Стаич тэргүүтээ Сербийн УП-тэй уулзраад харсан. Түүхэндээ ердөө 2 л удаа манай баг тэднийг буулган авч байсан юм. Энэ удаагийн World Tour тэмцээнд Сербийн баг Барац, Нинад Неранжич, Калудерович, Стаич гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Шилгүүдийн эсрэг тоглолтын эхнээс манай баг оноогоор илүү явсан 13-9 хүртэл тэргүүлж явах мөчөд манай багийн алдаа 7-д хүрч улмаар тоглолт дуусаад 4 минут дутуу байхад 10 дээр орж ирлээ. Асуудал дэндүү том байж УП дараас нь оноо авч эцэст нь 21-16-гийн харьцаатай манай баг ялагдл хүлээсэн юм. Улаанбаатар ММС Energy багийн эсрэг УБ-ийн шин зэрэг Филипп Калудерович онцгой байж 10 оноо авсан бол Нинад Неранжич 5 оноод цуглуулжээ. Харин Улаанбаатараас Мэзис 7, Дэлгэр Нэм, Дүлгөөнөр тус бүр 4 оноо авсан. Инх Улаанбаатар ММС Energy Чиндүү World Tour-ыг 3 дугаар байраар дуусгаж 22,000 Америк доллар чансааны өндөр оноо цуглууллаа. Даваа самбуугийн дэлгэрний Минх хөтөлбөр орж ирж байна. За энэхүү хоёр багийн хувьд таарсан учраануудад манай Улаанбаатар баг бол түүхэндээ Сербийн УП-ийг 2 л удаа буулгаж авсан байдаг. За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болсон үзэгчтэй. Эхний давталгаа Сербийн УП-с хийх юм байна. Нянад Нерэнзэж бөмбөгтэй Филипп Калудерович дэшиг үлсэн өгсөнгөө. Страхиня Стаич бөмбөгийг авс нэгээр аяад өгсөн. Нянад Нерэнзэж тоглолт эхний оног ёстой дуу шууд тайхан авлаа да. Наурус Мэйзис кадрагаас зүүндээ цэцлэн аваад 2-ын голоор их гой сүүлсэн дамжуулт эзэндээ өтсөн. Тоглолтын доо тэнцэж байна. За дүлгэрийн шидэлт амжилттай. Оноон тэргүүл Улаанбаатар баг руу шилжсэн. Неманя Барач, Стоичич, Калудерович. За Нерэнзэж доошо байрлалд даваад орсон байсан. Филипп Калудерович лад гарсан. Ханд оф дээрээс Мэйзис татгуулсан. Наурус Мэйзис нэг тон шот 2-оос явуулсан. Мэйзис шидлийг дооцсноо. За шидэлт амжилттай болсон 2 оноон тэргүүл Неманя Барач. За баруунда будагтайл байгаа ашиулж байгаа дайраад орсон давталгааны амжилттай. За Нерэнзэж туслаа аваад цэцлэн хараа шийдсэн шидэлтэй алдсан. За өөрөө 2 дахь боломжийг үүсгээ тоог тэнцвүүлчлээ. Наурус Мэйзис өөрхөн байгаа дүлгөөн Инхбаатар руу давуулж гисэн. За хатгсан бөмбөг буцаад өөр дээр нэрсэн. Гисэн тааруухан зөвлөгөө зөрөөд бөмбөг алдуулсан. Мэйзис хамгийн сайн шиддэг цэгнэ. Дамжуулт Калудерович дээр ирсэн. Инхбаатар гар доор авцсан шидэлт амжилтгүй. За Барач бол доор яалтч дүлгөөнийг бол дүлгөөн. За Дэлгэр Нэм шалж өгсөн. Дэлгэр Нэм өөр дөр хоёрогдсон. Буцаага дүлгөөн хүлийн ажиллагаа гоё болж байна. Дан дээр стэйж гаргаж үзсэн. За Нерэнзэж чин дээр Дэлгэр Нэмийн эсрэг за биеийн өндрөөр илүү үргэсэн. Бус тамирчтай үлгөөнийг хүлээсэн Дэлгэр Нэм. За Стоичиг бол бие үчээр асуудалгүй илүү өрхөн налхамтаж гоё болсон. Шидэлт амжилттай болсон. 4 оноо тэргүүлэлтэй. За тэнд дүлгөөн жоохон зөөр мэдэрсэн. Нерэнзэж 2 оноо шидэлт амжилттай болсон. За Мэйзис Калудеровичийг нэг суулгаад 2-оос явуулсан. Мэйзис шидэлт амжилттай болсон. Калудерович. За Наурус Мэйзис ахаа Дэлгэр Нэмийг за Мэйзийн хөдөлгөөнүүдийг харж байгаа ийм ухаалаг 5 оноо авсан байна. Калудерович 2 дахь шидэлтэн амжилттай болсон. Шалдаж өгсөн. За Барачиг бол яг доор орчих юм бол бие үчээр асуудалгүй л дээ. Калудерович. За доор Барач бөмбөгийг авсан. Дэлгэр Нэмийг алдаа гаргасан гэж үлээлээ. За өөр шидэлт нь хойлоо зэрэг дунжээ. За зүүндээ хөдөлсөн өөрөө татаад 2-оос явуулсан Калудеровичийн шидэлт амжилттай болсон. За бөмбөгийг авсан дүлгөөн дүүн дээр хамгаалтыг хийж байгаа. Нерэнзэж Мэйзис эсрэг. За давталгааны. За Стоич нэг тал руугаа нэвт дайрч шүү алдааны тоглолтын дээр Стоич энэ удаа зална. За нэг дарж аргалаа дүлгөөнт амжилтыг өгсөн. Дүлгөөний зүүн төгсгөл амжилт авахгүй. Калудерович 2 оноо шидэлтийг гүйцэтгсэн. Филипп Калудеровичийн шидэлт амжилттай усарын хүү тоглолт өндөрлөө. Нэмэлт цаг нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил Чиндүүд эрэгтэй өрсөлдөөнөөс гадна энэ улирлын нээлтийн эмэгтэй цуврал явагдсан. Тус өрсөлдөөнд манай улсаас Улаанбаатар Амазонс болон залуучуудын шгшөөг оролцсон юм а. 2 баг хоёул нэг хэсэгт бичигдснээр нээлтийн тоглолтод 2 Монгол баг учраа тааран тоглолоо.
Amazon-с тоглолтыг таравах эхлүүлсэн ч эцэст нэргээрж 11-15 харьцаатай тэмцээний эхний хожил авлаа. Тус тоглолтод Ариун Цэцэг 7 оноо 4 самбараар бага тэргүүлсэн юм. Одоо хамтдаа тоглолтын таймыг үзье. За ингээд Монгол Улсын Шишээвагийн нэрийн өмнөөс одоо оролцож байгаа залуучуудын ерөнхийдөө Шишээвагаас бүрдсэн ийм дөрөв тоглогч. За FIFA 3-3 эмэгтэйчүүдийн 3-3-ийн нүүр царай болсон Монгол Улсын гавьяа тамирчин Онлбаатарын хулан гэсэн шилдэг дөрөв тамирчинтайгаар Улаанбаатар Амазонсын хүү Чиндүү өмнө сервисийг эхлүүлэхэд бэлэн боллоо. За Шишээваг бөмбөгийг эхэлж тоглолтод оруулж байна. За бидний араас яг Чансаны 2 төчгчсэн Нидерландын Амстердам за энэ тоглолтын өмнө би ихний тоглолтоо хийсэн. Нямцгийн 2 оноо амжилттай болсон. Тэр нүүсгэн гэсэн үг. Тийм болохоор аль аль нь тоглолтод очрыг хүсэж байгаа. Болор эрдний шидэл дунсан. Өөрөө дайраад явсан хулангийн тоглоо оногчгүй. Нямцэг зөрөөд орсон ямар гоё төгсгөл вэ? Бачааргалын Нямцэг ур чадвараа гайхууллаа. За зөрөөд Амари Робинсон нарангойг илүүрч байна. 5-2 Болор Цэцэг. За зай гаргасан дундаас шидсэн амжилттай боллоо. Нямцэг гоё дамжуул биг рол дээрээс нарангой багийн 7 дахь оног авсан дуусах юм байна. Нямцэг маш гоё сул орон зайг хараад мэдрээд явчлаа. Болон дайраад явсан хамгаалтанд орсон буцаага доор өгсөн дамжуулт Ариун Цэцэг шууд аваад самбартаа шидсэн. Гаргаад өгсөн дамжуултан дээр Болор Цэцэг шидээд Болор Эрдэнэ тоглооны самбар аваад нэмээд амжилттай боллоо. Дундаас шидсэн хулангийн шидэл хүзүүдэд гараад ирлээ. За Нямцэг Ариун Цэцэг хоёр хоорондоо тулаад энүүдээ бөмбөгийг нь дасалсан. Хулан Онлбаатрын хулангийн шидэлтэй унаглаа. За зэрэгсэн яг дутагтаад байсан 2 оноо байлаа. Нарангой ямар гоё хөлийн ажиллагаа вэ? Амари Робинсны өдөөс давуулаад байсан Нарангой. За нэг дохиод хаад явсан Нарангойгийн довтлогоо алдчихлаа. Пеличон шидсэнгүү хулан зөрөөд орсон. За хулан багтаа онооны илүүг авчирсан. Хулан за доор Амари Робинсон анзаараад дамжуулт ирсэн Амари Робинсон хамгаалагчийг өрхөд гарч ирэхэд бол доор бат заслан байлаа. Пеличоны шидэлт амжилтгүй болсон ч гэсэн Ариун Цэцэг нэмээд үлдсэн. Ариун Цэцэг болон буцаага давуулаад байсан. Ариун Цэцгийн нэгсэл амжилт болсон. За 15-11 ингээд яа тоглолтын сүүлчийн шүглэл дуурлаа. Чиндүү өмнө сервис тэмцээний хэсэгт очраа таарсан. Улаанбаатар Амазонс болон Монгол Улсын залуучуудын шишээвүүдийн тоглолт 15-11 ярцагтайгаар өндөрлөж байна эзэгчтэй. За Амазонс хэсгийн эхний ажлаа өнгө авч байна. Эмэгтэй сурал тэмцээний хэсгийн шатыг манай хоёр баг хоёулд авсан. Хасагдах шатанд Улаанбаатар Амазонс Хятадын Шигшээвагийн эсрэг тоглох оруулсан. Энэ тоглолтод Хятадын Шигшээвагийн тоглогч Ганажин 8 хоолын шидэлт ихэд 4-ийг унагсан бөгөөд тоглолтын эцсийн мөч хүртэл манай охид тоог тэнцүүлэх гэж явсаар 19-18 харьцаатай ялагдж хүлээлээ. Нөгөө талд манай залуучуудын Шигшээваг дэлхийн аваргын хагас шигшээ хүртэл явж байсан Польшийн эсрэг тоглож 18-11 харьцаатай хожигдсон юм а. Юутаж 3-3 сагсан бөмбөгийн уйлрал маш сонирхолтой эхлэж байна. Энэ удаагийн нэмэлт цаг нэвтрүүлэгч энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн сонирхолтой дугааруудаар эргэн уулзцгаая.